За манай шеэрлигийн шийдэл маань айл өрх болгон, хувь хүн болгон тохиолддог ашиглаж болох ус тийм шийдэл байгаа. Тэр маань биднэрт байдаг, хувь хүнд байдаг одоо өөрт хэрэгцээтэй бараа хэрэглэсэн хуучин зүйлээ дахин хэрэгтэй болох юмараа сольж болох ус энэ шийдэлтэй голцсон өөрсдөө бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгаа ийм платформ байгаа юм. Манай шеэрлигийн залуучууд бас мөн технологи талын маш олон талын авьяастай, олон дэлхийн байгууллагууд ажиллаж байгаа олон улсын баг байгаа. Тийм учраас технологи тал дээр, шийдэл тал дээр хөгжүүлэлт, хурд гэх мэтчлийн юм дээр бол өндөр хэмжээнд хийхээр ийм залуучууд байгаа. Ингээ шеэрлигийн фаундерыг тайзнаа өргөе. Сайн байцгаана уу? Шеэрлигийн үүсгэн байгуулагч Ана байна. За манай багийнхан sharing economy буюу хуваалцах эдийн засаг түүний хэрэглээг Монголда түгээн дэлгэрүүлж илүү хэмнэлттэй, байгаль орчин нээлттэй хамтарч нэмийг бүтээх технологийн бүтээгдэхүүн бий болохоор нэгдсэн. За бид нар Монголын болон гадаадын томоохон мэдээлэл технологийн компаниудад хиймэл оюун ухаан, клауд технологи, програм хангамж, төслийн удирдлагын чиглэлээр 10-аас дээш жил ажилласан туршлагатай. За ингээд бид нар өөрсдөө sharing economy-гийн идэвхтэй хэрэглэгч байж түүний үр шимийг байнга хүртэж байдаг юм. За айл болгонд худалдаж аваад хэрэглээгүй утсан хизээ дахин ашиглах нь тодорхойгүй эд зүйлс хоримтлагдсан байдаг. Эдгээр зүйлсээ бид нэр хэрэгтэй ямаараа сольж эсвэл боломжийн үнээр зарыг гэхлээр яг үнэндээ оновчтой сувг байдаггүй. За энэхүү асуудлыг шийдэхэд бол бид нар Share-ly аппликейшнийг бүтээсэн. Share-ly location based платформ ба хүмүүсийг алхаад очих ойрхон зайд бараа үйлчилгээгээ солилцох боломжийг олгож байгаа юм. Share-ly зөвхөн солилцохоос гадна хандивлах, түрээслэх, зарах опшнаар мөн давхар ашиглаж болно. За ийхүү хэрэгцээ шаардлага нийцсэн хоёр хэрэглэгчийг холбож өгөхөөс гадна бизнес эрхлэгч нарт өөрийнхөө бизнесийг хүссэн локейшнтэй түгээх боломжийг мөн давхар олгож байгаа. Одоо та бүхэн манай багийнхны бэлдсэн бүтээгдэхүүний танилцуулгыг хүлээн авч үзнэ үү? Share-ly app. Хуваалцаад илүү хэрэглэе. Та хэрэглэдэггүй эд зүйлсээ өөрт хэрэгтэй зүйлээр солилцох, эсвэл зарыг гэхээр цаг зав, байршил гэд асуудлуудтай тулгарч байна уу? Тэгвэл та байршилд суурилсан Share-ly аппликейшний тусламжтай дээрх асуудлаа шийдэх боломжтой. Та өөрт байгаа эд зүйлсээ байршил, зураг, тайлбарын хамт оруулан хадгална. Үүний дараа танд ойрхон солилцох боломжтой барааны жагсаалт гарч ирэх ба та таалагдсан үгүйгээс хамааран бараагаа хоёр тишээ swipe хийх буюу like дарна. Ингээд таны like дарсан барааны эзэнд солилцох хүсэлт бүхий notification очно. Тухайн хэрэглэгч таны бараа таалагдвал хоёр бараа матч болж хэрэглэгчид хоорондоо чатлан тохиролцоогоо хийж бараагаа солилцоно. Ингээд та ердөө 20 минутын дотор л эд зүйлсээ солилцох, зарах, эсвэл худалдан авах боломжтой болно. Солилцоо худалдаа хийсний дараа хэрэглэгчид бие биедээ үнэлгээ өгч ревю бичих боломжтой. Ингэснээр дараагийн хэрэглэгчид сонголт хийхэд илүү хялбар болж энэхүү үнэлгээ нь цаашид итгэлцлийн систем болж хөгжих юм. Үүнээс гадна хуваарай хөдөлмөр үйлчлэгээ эрхлэгчид өөрийн бизнесээ зардал багтаагаар ойр орчинд байх хэрэглэгчдэд түгээн төрөл бүрийн хямдрал, урамшууллын мэдээллийг notification-аар хүргэх бүрэн боломжтой. Share-ly хуваалцаад илүү хэрэглэе. За бид нар аппликейшныгаа бета хөлбөрийг гаргаад 14 хоног туршиж үзсэн. Энэ хугацаанд 400 орчим хэрэглэг шинээр бүртгүүлж 50 орчим хүсэлт амжилттай биелэгдэж хэрэглэгчид нийт 5.4 сая төгрөгийн хэмнэлтийг хийж чадсан байна. За манай аппликейшнийг ухаалаг утасны хэрэглээ хамгийн өндөр бүлэг хүмүүс буюу 18-аас 40 насны иргэдийн 80 орчим хувийн тогтмол хэрэглэж сард дунджаар 175 мянган бүтээгдэхүүн идэвхтэй байршиж 10,000 орчим бизнесүүд өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээг ойр орчимдоо түгээх зах зээл өгнө гэж би харж байна. За одоогийн байдлаар Share-ly бета хөлбөрөөр ажиллаж байгаа ба 5 дугаар сард бид нэр олон нийтэд танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Хичээл сургууль эхлэхийн өмнө буюу 7 дугаар сард бизнес аккаунт фичерийг нэмж оруулах бол нэгэнд sharing платформ тул түрээсийн үйлчилгээг нэмж оруулахаар бид нэр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлэх юм бол та худалдаж аваад бараг ашигладгүй оюутлын машинаа ойр орчмынхаа хүмүүст түрээслэж нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлж өгч байгаамаа. За хэрэглэгчийн бааз бүрдүүлэх явцдаа бид нар бизнесүүд рүү чиглэсэн фичерүүдийг нэмж хөгжүүлнэ. Ингэснээр бизнесүүд өөрийнхөө хүссэн локейшн болон радиустай оновчтой байдлаар түгээн сурчлах боломжтой болох юм аа. За орлогын их усүрийг бид нар бизнесүүдээс болон хэрэглэгчээс бүрдүүлнэ гэж харж байна.
За бизнесүүд сар бүрийн subscription fee төлөх бол хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ түрээслэх, бүүслэх, swipe хийхэд тодорхой хэмжээний төлбөр төлөх юм. Эхний 2 жилдээ бид нар хэрэглэгчийн бааз бүрдүүлэлтээр төвлөрч ажиллах бол 3 дахь жилээсээ ашигтай ажиллахаар тооцоо гаргасан байгаа. За хэрэг хөрөнгө оруулалт авч чадах юм бол бид нар энэ хугацаагаа 1.5 жилээр урагшлуулах бүрэн боломжтой юм аа. За би та бүхэнд компанийнхаа 15%-ийг 270 сая төгрөгөөр санал болгож байна. Ингээд хүн бүхэнд хүртээмжтэй хамтарч нэмийг бүтээх онцгой бүтээгдэхүүн шеэрлэд хөрөнгө оруулахыг хүрж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.